За юу яцгаана? Ингээд удаан хугацааны турш тайлбар бичлэг хийсэнгүү тэгээд тайлбар бичлэг одоо хийж гин. Тэгээд би одоо энэ тайлбар бичлэгийн санааг бол бас өөр YouTube суугаас авсан байгаа. Ингээд нэг тийм юу нэрчмдээ жоохон минутанда тааруулаад багтаагүй санагдсан. Ингээд миний үзсэн YouTube сууг бол энэ Akira гэдэг энэ сууг гэхгүй. Энэ суугаас би ингээд 2 илүү 3 хоногийн өмнө нэгэн бичлэг үзсэн юм аа. Тэрхүү бичлэгнээс одоо ингээд санаа аваад энэхүү бичлэг хийж байгаа байхгүй. Тэгээд нэг зүйлийг сануулчих. Би ингээд энэ хоёр дүрийнхаа талаар ер нь бол тус нь нэг бичлэг хийгээд 3 парт орно шүү. Одоо энэ хоёрынхоо тэгэл янз бүрийн имийг одоо бид хоёр та нартай ярьж өгөн төө. Эхлээд ер нь бол догжоогоос эхэлнэ. Тийм ер нь бол бас соло левелээс баг илүү гэж дурддаг уншигчийн үзэлгэх энэхүү вебтүүн бол үнэхээр талаар ярьж байгаа бол би үнэхээр баяртай байна. Тиймээс одоо ингээд бас олон юм уушаад явах уу. Ер нь бол догжоод бол ингээд тэр уншигчийн үзэл болоод тэр дөрөвд хана гэдэг зүйлийг ер нь бол нөгөө нэг зохиолч нөхсөн байх магадaltaй нөгөө нэг бэлгээр явуулж исэн. Тэгээ бас зохиолоо бүхэлд нь бас бэлэг болгож явуулж исэн байгаа. Номын хавчуурга дүрийн харах үнцэг гэдэг энэ зүйлүүдийг би одоо ингээд ярих явцдаа ингээд яриад өгнө. Ер нь бол нэг иймэрхүү хідэн чадвар бол ер нь бол байгаа шүү гэдгийг би одоо ингээд та хэд харуулж байна бас. За тэгээд ер нь бол хамгийн ихэнд дурдуул зохистой одоо юу гэмэрч юм дээ ёо. Би бас ойр бичлэгийг бас жоохон гацаж түгжир fuck you. Гацаад байна. За ямар ч тач эхний ээлжинд бол дөрөвд хаан. Энэ хаан бол угаасаа мэдээж хэрэг гадны довтлогоо янз бүрийн үнэн мөннийг үнэн хэлж байгаа эсээ ингээд шалгаж буй тэр чадвараудаас бол ер нь бол догчоог хамгаалдаг ч гэсэндээ энэ чадвар догчоо төрөлөө өөрт нь аюул учруулж болно. Учир нь дөрөвд хаан түүнийг залхих аюултай. Дөрөвд хаан бол ер нь бол нэлээд олон удаа зохиол дээр дурддаг. Дөрөвд хаан ч өөрөө бас оюун ухаантай амьд бидэхгүй. Оюун ухаантай наад чи оюун ухаантай шүү сануулч. Оюун ухаантай ер нь бол нэг тийм зүйл байгаа зөө. Оюун ухаантай болохоор зэрэг бас ингээд догчоог бас нэг залхиж гоохон шиг ер нь бол яваад байгаа юм шиг байгаа. Яг үндэ бол догчоог залхих маш аюултай. Тэгээд бас нэг зүйлийг хэлчихье. Би тэр light novel гэд ер нь бол тэр бичгийн хуулбараар гарсан тэр хуулбарыг нь бол нэг ч удаа уншиж байгаагүй. Нэг ч удаа. Тэгэхээр зэрэг би ер нь бол light novel-ыг нь уншаагүй болохоор зэрэг бас зарим нэг хэсгүүдийг нь бас алдаж магадгүй, бас буруу ярьж магадгүй. Би уншигчийн үзлийг ердөө 2 удаа уншсан. 3 удаа уншсан юм байна нэрээ. Сүүлд нэг уншаад одоо явж байгаа. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү тиймээс бас би бас нэг тийм сайн бас мэдэхгүй зүгээр бас энэ дүрийнхаа талаар энэ хоёр дүрийнхаа талаар бас нэг өөрийнхөө мэдих хэмжээнд нэг яахыг талаар нь бас нэг жоохон ярихыг бас үзсэн учраас энэ бичлэг хийж байгаа байхгүй. Тэрш нэг тийм амар сүртэй юм бол биш энэ бол ягаад ч биш. Би зүгээр л энэ бичлэгийг хийхийг хүссэн болохоор хийж байгаа байхгүй. Тиймээс энийг бас ойлгоод авчаарай. За дараагийн чадварын талаар одоо юу мэрж юмдээ бас би бас амар яаж ин амар ойрд бас нэг 2 3 хоног баг 10 гаруй хоног бичлэг хийгээгүй тэгээд нэг тийм сонин мэдэмж төрж шүү яа. За ямар ч тач манай хүний тэр харах үнцэг гэдэг чадварын талаар ярих уу эсвэл тэр уншигчийн тэр хавчуурга гэдэг чадварын талаар ярих уу. За ер нь хавчуургаас эхлэе. Хавчуургын тухайд бол дүр одоо ингээд тухайн ингээд өөрийнх нь ингээд уншижсэн тэр роман дээр гардаг дүрүүдийн ингээд ойлголт буюу тэр дүрийг хэрэг ойлгосноос нь хамаарч тухайн дүрийн ингээд 40% та ойлгосон бол 40%-ийн хүч 60% та ойлгосон бол 60%-ийн мөрөх гээд ер нь бол тиймэрхүү байдлаар ер нь бол нэмэгдээ явдаг. Ер нь бол ойлголт бол энэхүү номны хавчуурга гэх энэхүү чадварт үнэхээр хэрэгтэй. Амар хэрэгтэй чадвар гинэ. Амар хэрэгтэй зүйл нөхгүй. Яруу ингээд тэр ойлголт нь бага байвал хүч нь угаасаа бага гарах болохоор зэрэг нэлээд эрсдэлтэй. Гэхдээ яг хуу бас хүчрэг дүрүүдийн бас ойлголтыг авчвал үнэхээр бас өв пэйж бол чадна. Энэ нь бол догчогийн нэг талын амар том давуу тал нь. За харах үнцэг
гэдэг чадварынх нь дүрийн харах өнцөг. Энэ чадвар бас л гайхалтай бас өвпи чадвар. Гэхдээ яг бас идэвхжүүлэхэд тэ шаардлага байгаа. Өөрийнх нь орох гэж байгаа хүн буюу тэр харж байгаа хүн өөрийг нь бодож явах хэрэгтэй. Тухайн ингээд хүн өөрийг нь бодож явах хэрэгтэй. Догчоо тэр хүнийг бодож явах хэрэгтэй. Бас догчоо ухаангүй байх хэрэгтэй гэсэн ийм дүрмтэй байдаг байгаа. Нэг үгээр энэхүү чадварыг ашиглахад энэ гурван шаардлагыг биелүүлсэн цагтл ер нь бол догчоол хүний бие рүү орж тэрхүү тэ үзлээ харуулж болж чадна. Бас нэг зүйлийг хэлчихье. Жихёг гэх нөгөө гол дүр маань 140 гаруй удаа үгсний эцэст 30,000 бүлэг явсны эцэст нэг юм тэр энэхүү тэр зохиол нь дуустдаг байхгүй. Нэггээр энэхүү тэр олон 100 гавсан тэ тэр үхлээр одоо ингээд догчоо ингээд тэр бүхнийг уншсан хүн тулдаа яг ямар шүү болох хаана ямар ирээдүйд юу болох тэр тохиолдол яг талаар ингээд 140хэн ингээд тэ ингээд юу аахгүй ингээд боломжит нөхцөл байгаа. Бас өөрөө бас боломжит нөхцөл зохиож болно. Тэрнээс биш бол мянган бол тийм юу бол байхгүй. Тийм олон ирээд бол байхгүй. Тийм олон тийм харах юу бол байхгүй. Ер нь бол зүгээр тэр Жихёгийн тэр их зовлонг те зүгээр хажуунаас нь уншиж исэн цорын газар тулдаа ер нь бол бараг л ойлгоод байгаа нь тэр байхгүй. Бүхэл зүйлийг нь харсан, яаж үхсэн, яаж зовсон, ямар зохиол дээр яаж давах ёстой гэдгийг догчоо хамгийн сайн мэдж байгаа болохоор зэрэг ирээдүй харж байгаа юм шиг явдаг байхгүй. Тэрнээс ирээдүг бол хардаггүй. Манай орон займаа физик талаас бол угаасаа ямар чадваргүй цаг хугацаа дээр бол яриад чирэггүй. Угаасаа ирээдүг угаасаа догчоо харж чаддаггүй. Угаасаа харж чаддаг байсан бол маш олон дүр баг 2-3 дүрийг бол амьд үлдээчих бол чадгаар байсан. Гэхдээ бол угаасаа ирээдүг харж чадахгүй болохоор зэрэг яалтч үхүүлж байгаа үйл явдлууд 1-2 удаа бол байгаа. Тиймээс догчоол ирээдүг бол нэг үгээр бол хардаггүй. Боломжит ингээд зохиол дээр боломжит үүссэн тэрхүү үйл явдал дээр тулгуурлаж явдаг дүрхгүй. Тэрнээс ч тэгж амар тийм ирээдүг хардаг бас юм бол байхгүй. Орон займад нөлөөлөд байгаа юм бас байхгүй. Угаасаа орон зайд нөлөөлөх чадвар тухайн ертөнцийнх нь бүр одны ордууд ч хүртэл байхгүй. Тэгэхээр зэрэг энэ орон зай удирддаг гэх юу бол үнэхээр надад бол догчоо дээр бол харагддаггүй. Тиймээс би ялч орон зай гэдэг тэрхүү чадварыг бол хассан байгаа. Бас цаг хугацаа гэдгийг нэг үгээр бол одоогийн догчоо бол нэг тийм амар хүчтэй бол дүр бол биш. Тулааны чадвар бол тийм хүчтэй дүр бол биш. Гэхдээ нэг тийм тэр зохиолынхоо цоорхой болоод янз бүрийн тэр зохиолынхоо дүрмийг ашиглаад ялж явдаг, давж явдаг хэвгүй. Мөн өөрийнх нь хажууд байх тэрхүү хүмүүсээр арай гэж нэг чигээрээ урагшаага явж байгаа дүр ихгүй. Тэрнээс манай хүн чинь Жихёгийн тэр олон давталт байхгүйсэн бол бас давн хийдэг бол юу л бол догчоо бол оюун ухааны хүн, тулааны хүн бол биш. Ягаач биш. Яг хүчрэхэг тийм номны хавчурганд дотроо дүр оруулчвал яг хүчтэй болж чадна. Гэхдээ бол яг үндэ бол догчоо бол тулааны тал дээр бол муу. Мөн зохиолын цоорхой болоод зохиолын дүрмийг бол маш сайн мэддэг. Яаж давхар сайн мэдж байгаа болохоор зэрэг ялцчвал догчоол ялцчвал ухааны хүн. Гэхдээ бид нэр тулаан ярьж байгаа. Бид нэр оюун ухааны тоглоом тоглоогүй. Бидний чатар тоглоогүй. Тиймээс энэ удаагийн юун дээр бол зүгээр л догчоогийн өөрийнхөө мэдэх хүрээнд нэг хідэн чадваруудыг нь тайлбарж өглөө. Гэхдээ энэс олон чадвар угаасаа бас байхгүй. Бас соло левел дээр жинүүгийн чадвар бас нэг тийм олон биш гэдгийг бас сануулхад таатай байна. За энэхүү ингээд бичлэг маань цувралаар буюу 3 парт ороод дуусна. Тэгээд ер нь бол удаан хугацаанд бичлэг хийсэнгүү бас вебтун бол ярин тэр галзуу чөтгөний эргэрэл гэдэг вебтуныг бол би угаасаа ярина. Нэмэлтээр би та нарт амар гоё вебтун бэлтцсэн байгаа. Тэр вебтуныг ер нь бол бас ярих төлөвлөгөө бол надад байгаа. За тэгээд удахгүй уулзъя. Маргааштай бараг багтаагаад соло левлийн жинүүгийн талаар орох баха. За баяртай.